Хаал дүүргийн 1-р хороонд байрлах 140 айлын наран хотгонд халаалт халуус тасалдах асуудлуудаа дараа гарч байгаад оршин суугчид гомдолтой байна. Шалтгаан нь инх тайвны гүүрэнд орох байршилд зам засварын ажил хийгдсэний дараа шугам задарч солих ажил удаашрсан байна. Энэ мэт төрийн байгууллагуудын уялдаагүй байдлаас болж иргэд хохирсон хэвээр байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарлаж GK төгс инженеринг компани ус дулаан дамжуулах төвийн 9-р төвийн 1-р хэрэглээний гадна дулааны шугамын шинжилэлт засварын ажлыг гүйцэтгэсэн. За гэхдээ энэхүү ажлыг зам засварын ажлын дараа халаалтын улиралд хийж гүйцэтгсэн нь өргүү зардал гарахаас гадна 1000 орчим айл өрхийн халаалт халуус тасрахад хүргэсэн байна. Аваа нэг жоохон халаалт ирж юм уу гэд гэсэн чинь дахиад одоо тасраад гэр айгу маш хүүтэн байгаа. Хүүхдүүд маань гэртээ хичээл сургуулгүй байгаа хатаа одоо хараа хяналтгүй гэртээ байгаадаа ш бидэд чи ажиллаа гэж явцсан. Тэр бүр ингээд маш хүүтэн эхнээсээ эхлээд бүр ханаа түрээд бүр ингээд ерөөсө дулаалт бүр эрэхтэй бүр айгу бүлээ ерөөсө халуу ирэхгүй байгаа байхгүй. Одоо тэгээ сая 2 хоног дахиад халаалт байхгүй халуус байхгүй. Тэгээ өцөгдөр халуалт өглөө гэсэн байхгүй хөөд. Тэгээ өнөөдөр өглөөнөөс хавлаад энэ конторынхантай чи хэрүүл хийж одоо энэ халаалтаа өгөөч та нар яагаад халаалтахгүй байна гэж ингэж явсаар шаарцаар байж байгаад одоо бас дахиад нэг үлбис юм болж байгаа. Тэгэл нэг анх бол төлбөрийн тооцоо нь болохоор чи бүгд бүтнээр нь тооцогдол авдаг. Яг өнөөдөр яг стандарт шаардлагад хангасан халаалт өгөөд байгаа юм уу, өгөхгүй байгаа юм уу? Ямар хэмжээнд байх ёстой юм? Энэ орон сууцны конторын чи инженер техникийн ажилчид гэж байна. Байр хариуцсан инженерүүд гэж байна. Тэд нар чи яваад айл өрхөв дээр ороод халаалт нь ямар байна гэдгийг үзээд явж болдгүй юм уу? Өгсөн нэртэй, нөгөөдөл нь нэгсэн нэртэй, тэгээд нэг авсан нэртэй ингээл нэг ийм хоёрын хооронд нөхцөл байдал үүсээд байгаа байхгүй. 9 сарын 15-нд бол халаагүй шүү дээ. Тэгээ энд чинь нөгөө нэг дулааны шугам засвар яваад энд үүдэнд бах юм хийгээд тий. Тэгээд энэ чинь 9 сарын 15 бараг 10 сар дуусч хаад халаалт эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө их таарахын байсан л та. Дөнгөж нэг бүлэндүүл байгаад идэг байсан. Тухайн үед бас халаалтын одоо усны дулааных нэрээ дүүргэлт мөргөлтөө өгчлөө одоо энэ халаалтаа тавиад хачаагээд ирээгүй маргааш өглөө нь 11 болж хахад л нэг яасан. Ерөнхийдөө 9 сард бол ямар ч халаалт манай дээр бол ирээгүй гэсэн үг. За тэгтэл одоо 9 сарын төлбөр дээрээ хөвдөр 10-аас ирсэн нэхэмжил дээр нь ус халаасны мөнгө халаалтын суур хураамж нийт эзэмшлийн халаалтын мөнгө гэдэг ингээ авсан байгаа юм. Нэхэмжилсэн байгаа юм. За бид иргэд оршин суугчдын гомдлын дагуу орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвөөс тодруулахад өглөө 9 цагаас хаагаад өчигдөр орой 18 цаг өнгөрч явахад ингээд 1-р хэлгээ залгагдчихэ шүү гэдэг мэдээлэл манай дээр орж ирсэн. За тэрний дагуу манай инженер техникийн ажилтнууд 1-р хэсгийн засварчид нь байран дээр халаалтуудаа залгаад хий аваад ингээд явж байгаа. За энэ хий авах ажил болохоор ингээ орой 10 цаг болцсон байсан учраас ерөнхийдөө нөгөө айлууд чинь орой үд шин цагаар гэртээ хүн оролдгоо. Тэгэхээр дээд давхруудаар бүх айлал нь орж хий авч чиглэлээгүй. За тэр хий авч чиглэлээгүй үлдсэн айлууд дээр өнөөдөр дахиад хий авах чигдрүүлэх ажлаа ингээд манай засварчид хийгээ явж байгаа. Зэнмэд халаалт хангалтгүй тасалдaltaй гэх асуудал нийслэлийн бүс бүхэнд байна. За иймээс эд хүүтний үед халаалт тасалдах асуудал үүсэхүй гэсэн айдас иргэдийн дунд үсэт байна.